үнэлэл заад юм уу? Одоо үнэлэл ахыгаа амлсан баг. Өнөөдөр би хэнийг ч хүндэлмэргүй. Драфт нэг юм уу? Нэг оноо болгон дээр л тайм юм. Санаачлалт зохион байгуулагч Санжа BK контентын хөтлөгч уугнаад өнөөдрийн паналист байх бол Бодохгүй очно. Оруулж ирэхгүй бол наа чи бүр унтарлаа штэ чам. Одоо чаас шилд орчих гэдэг. Битээ ялцаагч болж байгаа юм шүү. Яг чи контент ч тийгээс. Ер нь илүү гэдгийг мэдчихсэн. бэнд болгоног жилээстэй. Үедээ дуудаад хаан ч юм уу өөрийнхөө шийдэн дээр дуудаа үзүүл үзэрээ. Талбай дээр дүүж биш шүү. Эмчээ дуудаа эмчээ. Шамшиг ахтай байснаас ахгүй байсан. Хайцсан би тэр 60-70% чи хаана байгаа юм бэ? BK Red Bull нэг эсрэг нэг галзуу тулаанд тавтай морилцгоо. Манай гаргийн амьтаа бүхэн тэр дундаа хүн төрлөختөн үүссэн цагаасаа эхлэн амьдралын төлөө нэг нэгнтэйгээ тэмцэлдэж, ялан дийлж, ялагдж, ялагдсан ч эргэн босож, ялсан нь ялсан титмээ цааш үргэлжлүүлэн авч явахын төлөө дахин босдог үлээ. Цус нь буцалж, бяран амтагдсан мэрэгжлийн 32 сагсан бөмбөгч яг одоо энэ талбай дээр хайргүй тулааныг хийх болно. Тэд нэгнийхээ найз, тэд хамтдаа нэг баг, тэд ахын дүүс байх нь энэ талбай дээр огтоос хамаагүй. Энд тэд нэгийгээ хайрлахгүй, зөвхөн нэгийгээ ялан дийлэхийн төлөө өрсөлдөх болно. Харин одоо BK Red Bull нэгэн эсрэг нэг лигийн гол дүр болсон 32 мангастай бүгдээрээ танилцгаая. BK Red Bull нэгэн эсрэг нэг эхний secret задрах гэж байна. Миний ард зогсож байгаа 32 тамирчнаас яг тал нь буюу 16 тамирчин шууд хасагдах болно. Миний урд 32 ширхэг тасалбар байна. Эндээс хэн нь хинтэйгээ уулзраа таарах вэ гэдгийг яг одоо манай тамирчид өөрсдөө суглаад мэдэх болно. Тамирчид бүгд нэг карт авна. Эндээс хэн нь давуу эрэхтэй гэдгийг шийдэх болно. Таны сугалсан карт тоотой байх юм бол та бүхэн миний заасан баруун гар тал зогсоод тоог нь зүүн гар тал зогсох болно. Ингээд тамирчдыгаа суглаагаа сугална хэмээн урьж байна. BK Red Bull нэгэн эсрэг нэг галзуу тулаанд тавтай морилцгоо. Тоо авсан нь миний баруун гар тал заасан. Тоо аваагүй нь зүүн гар талдаа. Хоосон нь гэсэн үг тийм ээ. Тоон дарааллаараа нэгээсээ эхлээд тоо авсан хүмүүс яг үндэ энэ дээр бас азтай байсан гэсэн үг. Тэгэхээр шууд өөрсдийн учрааг заагаад амлаа авнаа гэсэн үг. За нэг дугаар та өөрийнхөө учрааг сонгоно. За яагаад сонгох болсон бэ? Таньдаг болохоор л. Таньдаг учраас уу? Өөрөө чи сонгосон юу гэж бодож? Багтаад байгаа юм билүү дээ. Одоо өөр юу хэлээ. Багтж байгаа учраас сонгож ийн гэж ойлголоо. За эхний учраа амжилт хүсье та хоёр шүү дээ. Хоёр номерыг хэн сугалсан бэ? За хоёр номер тань зогсоод. За шууд өөрийнхөө учрааг сонгоно. За хамгийн зах юм чи. За хамгийн зах их. За яг өөдөөдөөс харц тулгараад
Яагаад сонгосон бэ? Ер нь зөвхөн аль нь ч хийсэн хамаагүй гэж тэгэл яг л харж байгаа л. За өөрөө чи сонгосон хүн юу гэж хэлэх вэ? За тэгээд хожоор ойл гэж хэлээ та. За окей, амжилт хүсье. Гурван номер. За та уучраагаа амлаа авна уу? Яагаад сонгох болов? Жон дээрлэхмэр санагдав. За дээрлэхмээр санагдсан гэж байна. Өөрөө чинь сонгож дээрлэхийг хүсэж байгаа хүнд юу гэж хэлэх вэ? Андуурчлаа даалагчлаа. За амжилт хүсье. Дөрөв номер юм бэ? За шууд уучраагаа сонгоё. Төг ах. За төг ах нь ийшээ гарч ирнэ үү? За та хоёр чи хэдэн насны зөрүүтэй юм бэ? 3. Окей. За төг ах нь дүүн сонголоо. Юу гэж бодож байна? За тэгээд чон өтлөвч хургандаа штэ. За энэ талаар юу гэж хэлэх вэ? Цаг нь олцсон баха. Хожих цаг нь болсон. Зөв. Болцсон. За амжилт хүсье. Сайхан гар барья. Таван номер. За 5 номер шууд уучраагаа сонгоно. За сонгосон хүнээ таних уу? Танихгүй. Тэгэхээр яагаад сонгох вэ? Танихгүй л юм. За өөрөө чинь танихгүй учраас сонгосон гэж байна. Юу хэлэх вэ? Залуудс харуулна. Залуудс харуулна гэж байна. Энд хариу хэлэх үү? Харъя гин. За гар өрнө. За 6 номер шууд уучраагаа сонгоё. Дээрээсээ 2 дахьыг сонгоч. Дээрээс нь 2 дахьыг сонголоо. Яагаад дээрээсээ 2 дахьыг сонгоо? Эхнийхээ сонгоч. Би дээрээс нь эхлээ сонгоо явчих гэж бодсон. Хин ч үсээ ялгаагүй. За хин ч үсээ ялгаагүй гэж байна. Дээрээсээ 2 дахь ноён та хариулт хэлнэ үү? Нэг тийм амархан өрсөлдөгч бол биш шүү гэж хэлээ. За гар өрнө. А 7 номер та өөрөө уучраагаа сонгоно. Өндөр банд. За. Яагаад сонгох вэ? Багтаад Багтаад байна гэх. Өндөр бол хамаагүй багтж байна. За банд бол биш байгаа шүү. Окей, амжилт хүсье. За гар өрнө. За чамааг банд болгоно. Окей. 8 номер амьсгалын багш Mr. Brief. За сонголтоо байна уу? одоо хин сонгогдоог юм бэ? Гараа өргөчөж сонгогдоог байгаа юм. Йоо. Ахаа гараа өргөдөө. Хоёр л байгаа юм тий. Байгаагаас нь драфтын нэгийг сонголтоо нь шүү дээ. Дүүгэл сонгоё даа. Сонголтоо байна шүү дээ. За өөрөө чи сонгосон юу гэж хэлэх вэ? Сонирхолтой л. Амьсгалын багшийн талаар яг хараад юу гэж бодож байна? Тоглолтын мэдгүй харж ирсэн үү? Үгүй үзэг. За багш юу гэж хэлэх вэ? Дүүл өөрийгөө их азтай байна даа л гэж бодож байгаа бах. Гэхдээ азгүй байна л гэж хэлээ даа. За амжилт хүсье. За 9 номер Mr. Kelby драфтын нэгийг сонгох уу? Эсвэл эндээс харах уу? Танаа найзгаа яах. Драфтын нэгээс айгаад байгаа мó гэж тэндээс орилж байна. Финал дээр таарах юм чи яах. Финал дээр таарах учраас яахан гэж байна. За эхний сонголт бол Баяна 183, нас 31. Дараагийнх нас 29, 188 см өндөр лавга. Хосоо 1.98 м, нас 21. Бүги бие өндөр 194, 20 настай. Смучи 190 см, 26 настай. За Баянаг
сонгож байна. Окей. Kelby Баянаг сонголоо. Баянад хандаж хэлэх үг байна уу Kelby? Байна л. Окей. За 18-т яг энэ боддоор байгаа хүмүүсээс бол драфтын номер 1 эсвэл постро сонгоно. Тэрийг сонгоч. Окей, драфтын номер 1 хандж хэлэх үг байна. Тэг хичээгээрээ. Бодсон шиг ч юм биш шүү. Тий. Дүү ээж олно. Тий. Талбай дээр дүүч биш шүү. За хандж хэл. Чам шиг дүүнад. За чам шиг дүү хэрэггүй гэж хэллээ. Хандж хэлэх үг байна уу? Угаасаа чамшааг ахтай байснаас ахгүй байсан дээр ах уу. За хандах уу? Драфтын нэгдээ үнэн ч байгаа ахын дүү. Драфтын нэгдээ үнэж байгаарай гэж. Одоо юрөөч юм те? Тоглоод үзье та. Одоо 11. За одоо бол ерөнхийдөө арай ирж амжиг байгаа пострууд үлдсэн байгаа. Өндөр байсан ч хамаагүй үзэндээ хурдаараа л тоглоё гэж бодож байна. Окей. За амжилт хүсье. Пик 12. За сонголтоо эндэ. За окей, даруухан байна. Амжилт хүсье. Арангуурд сонголт. Хэлцэн хүмүүс нь лавга. Boogie хамгийн залуухан нь Smooth J IGGY. За Smooth J сонголоо. Smooth J уучраатай боллоо. За амжилт хүсье. 14 дэх хүн. За ирээгүй хүмүүсээс 3 постэр бол үлдсэн байна. За гүйлхөө. За IGG гүйлгэлээ. Лавга. Boogie. Үгүй. За игийг авлаа. За IGGY. Яагаад сонгосон бэ? Амархан болохоор. Оо. За 15. Илүү амархан гэж юу? Тий, амархан. За. За лавга үлдсэн. Лавга шууд 16-тай таарч байна. Шууд автоматар сонгогдлоо. Окей, юу гэж бодож байна? 97 онд тэгэл хин гэдэг үзэгтэй ал гэж бодож байна. Оо, нэг оныхон. Анжа Ааха. Өмнө тоглож ирсэн үү? зөндөө тоглож байсан. Харилцаа нь хэд вэ? Хин давуу байсан бэ? Тэгээд мань хүн байсан баха. Гэхдээ энд бол би. Окей. За. Big Red Bull нэг эсрэг нэг 32 залуу маань өөрсдийн уучраагаа сонглоо. Яг одоо тэмцээнэ эхлүүлье. За сайн бацхан залуусаа ингээ BK контентын хост уугана байна. Тэгэхээр ингээ бидний 2 сарын турш баг хамт олноороо бэлдэж мөн дээрээс нь 20-30 хүний баг бүрэлдэхүүнтэй ажилласан энэ хүү цоо шинхэн прожект болох BK Red Bull 1v1 League маань ихэхэд бэлэн болоод байна. Season 1 эхлэх гэж байна. Тэгээд season 1 дээр бол жинхэнэ эвгүй 32 сагсч орсон байгаа. Эхний раунд болохоор нийт 16 тоглолт явна. Эхний эпизод дээр би та бүхэнд хамгийн галзуу гэсэн бас 4 эхний тоглолтыг үзүүлэхэд бэлэн болоод байна. Та бүхэнд илгэснийхөө өмнө суугаад жинхэнэ галзуу сагсны контент үзээрэй. За тэ бүгдээрээ өсөн үдсэн контентоо үзье. Манай тэмцээний хамгийн залуу тамирчин түүний өндөр 194 см Sparkly. Түүнийг сонгоо авсан хүн бол манай тэмцээний магадгүй хамгийн намхан нуруутай тоглогч. Түүний өндөр 170 см 23 настай Mr. Shifty.
Одоо миний бодлоор хамгийн сонирхолтой учраа. тоглолтод апсет гарвал би гайхгүй. Сонирхолтой тий айгуу гоё амстай энэ чинь тэгээ мөнгө хэрдэн чинь гол нь хамлуулж авч тий хамлуулж авч байгаа юм дээ өөрөө багтж байгаа учраас гоё тий яаж өндөр намын хувьд тэр үнэхээр багтчих гэсэн үгтэй санаанд нь багтаад байгаа байхгүй. За арайчтай л гэж би бодож ирсэн дотроо ер нь бол угаасаа л би хожно гэдэг тийм юутэйс. Spark-ийн драфтын 1-р сонголт. Нахам. Орочя. Чидо. Ай. Чи Spark хийжтэй. Ой. Одоо саяны тоглоом дээр ч гэсэндээ би ер нь бол жоохон алдаатай л хамгаалж байгаа байхгүй юу? Ер нь бол одоо өөр гейм дээр 5 эсрэг 5 авдар ч юм уу тийм. Тэнгүүт яг энэ дээр болохоор ингээ алдаа үлээхгүй байгаа нь надад арай сонирхолтой санагдсан. Дэлгүүрэн тохиолдол гэхдээ санаад би юу ч харуулж штт. Шийдэл Хамгаалалтаа шифтээ хамгаалсан. Шифтээ өөртөө хөдөлгөөрөө мөнгө авсан. тэг мөгөөс тэйгүү зүг хамгаалж байна. Тусахгүй тэгээ өөрөө өндрөө мэдчихэж байгаа болохоор яг хамгаалж нь аваад яг шидэлтэн дээр гарна гэд бодож байна. Spark-ийн тоглоом. Түүний зэмсгийн зэрэг Spark-ийн зэмсгийг Баронас ятаа Би яг тойд алдсан болохоор өөрөө мэдчихэж байгаа шүү дээ. Надаас нэг алхаал том гарчих юм бол урд гараад ерөөсөө дээрэс нь л явчих юм байна. Нэг оноо. Гэхдээ нэг оноо шүү дээ шилдэлээ. Шилдэл өөрөө хөдөлгөөр ороод шилдэл хийж байна. Тэндээс нэг хэлэх юм алгаа. Ер нь зүгээр тоо жоохон надад юу мэдрэгчээсэн тэрүүгээрээ л жоохон ер нь бол нэг реакшн ол өөрөөсөө нуугаагүй бусд хүмүүсээс ч гэсэн тийм. Гантөмөр нөгөө хиний өдөөс хиний өдөөс флотер хийдэг лээ. Тэндэр билээ. Тэгэл балаклалчлаад артлал. Бэцтэй энэ дээр ганц юм дээр айж байна. Мөгийн дэш өсөрж байгаа болохоор дүү доогор нь орчихгүй гэж айж байна. Тийм. Яг санаатай биш л дээ чинь хамгаалж гүйж байгаа нэрчэндээ орчихгүй гэж. Тэрнээс жоо. Зайчи Сайн ахын дөө. Ахын 194 байсан бол энийг хоёр гараараа шахах байсан шүү дээ. Угаасаа надаас хамаагүй дүү юм чинь жоохон
шатуулаад шахаанд оруулаад жоохон эвгүй паникнд оруулаа л гэдэг жоохон төлөвлөгөөтэйсэн. Гэтэ нэг хэрэгжээгүй яг өндөө л. Хичнээн халуун байгаа гэсэн гимтэж болохгүй шүү залуучуудаа. Нэг гимтэж болохгүй. Хийгэж ах юм. За хоорондоо trash talking хийсээр. За шинэ. За энэ л өстой хамгийн өстой ичвэр надад бол хамгийн ичвэр санагцсан байсан өстой. Өстой анхудаа л өөрөөс амар ичж үтсэн ингэж нэг өстой нэг embarrassing гэдэг шиг амар тийм байсан. Шилдэг нүг юу вэ? Ахын нүг юу вэ? Шилдэг амбар хэлээрээ 3-2 бас ахын нүгийг харъя. Спартик би авсан. Би ч өгсөн шүү. Гартан бариулсан. Би гартан бариулсан шүү дээ. Завтраны нэг хийх байсан. Драфтын тэрүүн сонголтын үндөөс шийдэж орж байна. Нэмэлтээ хэрэг бичсэн шийдлийн ом аял байгаа. За. Тун ширүүн тоглож явж байна. Шитгэс өрцөн байхгүй шүү. Энэ драфт нэг бол Монголоос сүгчгүй юм шүү. Тэ энийг хэлчих би бас жоохон дотроо жоохон бат буруу юм хэлчихэж байгаа юм бол жоохон эвгүй санагцсан надад бол. Уг нь бол зүгээр шатаанд оруулъя гэдэг тийм хөнгөө утгаар л хэлсэн. Яа. Одоо бүр хийчих. Ятарсан юм шиг хандаа. Тайм ахгүй. Тун ширүүн явж байна. За. Айлтуу.
Шилтгийн хувийн алдаа 2. Магадгүй олон алдаатай тоглож болж магадгүй юм шиг байна. Спартагийн Энэ одоо задлаад байгаа юм хайш юм би. Тийм энэ саяны тохож яг миний нүд рүү ингээ бүр зөгсөн. Нүд тоглолтын дараа жоох хавдцсан нэрнгэсэн. Хүмүүс нь жишээ. За. Жараад байх юм. Нас шидэх юм уу? Спаркти 6, Шилтги 4. Монголоос болоогүй. Шилтги таамаа өөрийн төлөв засах авсан. Өдөр амтааши хатсан байна. И помцоо шүү. Чиний үгээс би чи нэг зогсоох болоо барийн цоглон маа дааж. Ямар чи өсөхгүй байна. Хоёр тавьсан чи шилтгийг байна. Спартагийн байна. Гэтэ би яг үндэ бол бүр хэний ч яг анхаарч болсонсог өөртөө л дотроо л юм бодчихсон. Ер нь бол бараг л нэг оноо болгон дээр л тайм амаарс яг үндэ бол бүр амар ядарчихсан. Сахарын агуулмжгүй жимслэг амт болон хөнгөн хийжүүлэлтийг зэрэг хослуулсан Red Bull Sparkling бит бүхэндээ хамтран нэрлэж байна. Тэгэхээр тухайн бүтээгдэхүүний хувьд болохоор Apple Muscat Grape болон Pomelo гэсэн хоёр төрлийн амттай бөгөөд танд өдрийн турш сэрэг байх мэдрэмжийг өгөх болно. Red Bull Sparkling бит бүхэндээ хамтран ажиллаж байна. Шилтгийн бомбо. Энэ сайн байна. Сайн биш. Имч ах юм. Эмчээд удаа эмчээ. Энэ бол амар алдсан яг үнтэй бол. Бүр яг ингээд яг миний ингээд одоо толгоон дээрээс яг ингээд бүр тоогоор ингээд тохотцоохгүй. Тэгээд би ч ингээд өвдснөөч хэлэхгүй шууд ингээд алдаа үлээсэнгүүд ингээд бүр амар гайхаад. Тэг яг дараа нь ингээд өвдөж байгаа гэдгийг мэдэрч байгаа байхгүй. Ийм амар хүнд алдаа ихэр чи яг уур урж байгаа юм чинь. Ингээд очиж цохоод тавьмаар шиг ер нь ерөнхийдөө бол Тоо ингэ. Яг толгой дээр зарчлаа. Манараг үстэй. Айгаа. Манараг. Тэг жоох юу вэ? Гэс босгоол гэдэг наач. Сүнсараг үстэй. Саха тооцсон шүү дээ.
За харцах юм. Энэ бол контакттай спорт. Хоёр оноо. Чанхамгал. Я. Шилдэг бүгжилцэн. Шилдэг даатгаши. Шилдэг даатгаши. Дэти. Найзууга спарклинг байна уу? Спарклинг чиг. Я. Шифтиг авах. Боломж байсаар хамгаалсан шивтгийг давцгаа. Шивтгийг бэрүүл айлваа таши. За. Аслан. Бэр март бол. Өөрөө чи өөрөө жий гэж. Энэс дэш шүү дээ. Спарклинг. Спарклинг боксер тэраа сонапо. Арт пункт зүй. Шифтиг авах. За бөмбөгөнд төгсөн шүү дээ. Тайм баг мó. Натако. Ядралтаас олж ерөн зүгээр яа гэл жоохон тэгжлээсэн. Ер нь явах юу боллоо явчлаа шүү. Ялчгүй би бүр ингээл явахгүй шүү гэл дийлэхгүй шүү гэд урагшина. Тийм. Sparkling boxer. Pista. Como? Yo. Beni nur betäubt, tamam. Тэ намайг нүүртүү. Би үүндээ гараар хүлээлцсэн. Тоглолтсон.
Finally, huntis. Spati. Shift дээ. Shift аваад явуулаа. Драфтын нэгийг харсан уу сая? Хей. Тэ дахиад хүссэн үедээ дуудаад хаан ч юмаг өөрийнхөө шийдэн дээр дуудаа үзүүл үзэрээ. За, амжилт. Nice. Энэ хажууд байгаа хүн зүгээр юм ярихаа байлаа сая бол. Харин тийм. Би харин бүр мөг хэлхээ мартцсан байна уу энд. Яг бүтэн тоглолт үзээ сууж байна. Амар уучраа байлаа. Яа, бас амар ба штэ. Хэлэгч үг болгоо. Ямар энэ хоёроо? Мэдээж сая бол айгүй сонирхолтой тоглолт боллоо шүү дээ. Та бүхэн харсан нурууны зөрүү. Тэгээд шифти бол өөрийнхөө нурууг бол бяраараа тий гол ясны бяраараа үнэхээр 100% ажиллаж хамгааллаа. Ер нь бол яг үндэ манай мөнхөрд нь бол шахаад бол үнэхээр орж чадсангүй. Тий үнэхээр дутуугаа бол нөхөж айгүй сайн тоглолоо. Үнэхээр үзүүстэй тоглолт гарлаа сая бол. Яг хитийн нуруу намчсан дээр би бол түүний зүрхэн том байлаа гэж харж байна. Нуруу нам бичсэн түүний зүрх бол том байлаа. Тэгээд эцсийн мөрч тэгээд одоо хожигддаг. Тэгээд одоо хүртэл миний энэ гар салгалаад байна л да гол нь. Тийм ээ тэгээд за тэгээд явартаач тэгээд амар тоглолт одоо. За, дайжгүй юу шивтээ. Тэжгүй. Нилээн контакттай, нилээн траш ток ихтэй, нилээн токсик тоглолт боллоо. Тоглолтын эхлэлтээс ахуулаад танд юу бодогдов? Мөн дээрээс нь Sparkly өдөөс яг юу хий гэж бодов? Ерөнхийдөө тоглолтын тактикийн хувьд гэвэл би ер нь ихэвчлэн алдааны тоглолт их аваад тэгээд алдааны асуудалд оруулаад торгуул шидэ гэдэг ер нь тактиктайсэн. Гэтэ бас жоохон шүүгчнэрээс нэлээд үлээхгүй хатуу чанга байна. Тэгээд тэр тактик маань жоохон хэрэгжиж байгаа. Тэгээд жоохон ер нь дайрал өөрийнхөө тоглолтын юм аягаар л тоглоё гэж утсан дөө. Өндрийн зөрөө мөн дээрээс нь драфтын номер 1 тоглогч. Энэ бүгд та өөрөө яг ингээд сонгосон шүү дээ. Яг энэ дээр яг яаж сонгов? Яав? Яг нэг хүмүүсийн яриагаар бол хүмүүс жоохон жирэхэд драфтын нэгийг сонгохгүй ч гэдэг юм уу. Айгаад исэн ч юм уу. Надад болохоор нэг жоохон тийм мэдрэмж ерөөс төрөөгүй. Би бол хангалттай ялна гэдэг ер нь мэдрэмжтэй л байсан. Драфтын нэг таны сансан төрөв үү? Таны драфтын нэг таны сансан төрөв үү? Яг гэхдээ сайн байсан. Сайн өрсөлдөгчсэн. Та одоо ингээд trash talk-ууд ингээд шийдэж байгаа шүү дээ өрсөлдөгчдөө. Энэ нь болохоор бас таны нэг тактик уу эсвэл та өөрөө тийм. Энд чинь нэг 10 жилийн хүүхэд учраас ер нь жоохон trash talk хийгээ жоохон шахаанд дарамтанд оруулаад тийм нөхцөл тоглуулад үзье гэдэг байдлаар л ер нь trash talk хийсэн. Нөлөөлсөнгөө гэхээс илүү ер нь сэтгэл зүйн аягүй сайтай хөхт нөө. За таны тоглолтын турш явагдсан сул тал юу вэ? Яг ингээ юун дээр алдав тактик дээр? Миний сул тал жоохон ядраагүй байхдаа жоохон шидэж эхлэх байж. Эсвэл ядарчаад шидэлтүүд хийгээд тэднэр нь аягүй оновчгүй тэгээд блокнд их ороод тэр нь жоохон сул тал болсон. Та өөрөө өрсөлдөгчийн хувьдээс хэдэн үеийн потенциалыг гаргаж чадав? Яг ингээд өрсөлдөгч чинь ингээд драфтын нэг байгаа шүү дээ. Тийм. Ер нь би зүгээр хожигээд чадах бүхнээ л ачилсан дөө. Нэг амар өөрийнхөө нэг тийм хүч мөчийг ингээд тэдний хэмжээнд ингээд гаргах юм арга гэсэн юм бодоагүй. Ер нь би юу хийдэг тэр чадхаараа л тоглоё гэж бодсон. Тийм. 100% байж чадсан. Тиймдээ ч онооны хувьд нэлээд ойролцоо тоглосон шүү дээ хоёр тийм ээ. Ойролцоо би 6 оноо л авсан. Их би бас өөрөө бол ойролцоо гэж бодохгүй нэ. Өөрийнхөө сансанд бол хурж тоглоогүй. Өөрийнхөө сансанд бол хурж тоглоогүй. Окей. Та анхнаасаа яг юу байсан нь драфтын нэгийг сонгочоод ер нь хожин гэдэгтээ 100% итгэлтэй байж чадав. Итгэлтэй байсан. Сонгохоос өмнө ч итгэлтэй байсан. Окей. За та тэгвэл одоо драфтны нэгтээ зориулж Sparkly-гийн өдөөс зориулж үг хэлэх үг байна уу? Өшөө их trash talk-ууд ирэх бах. Тэр нь бэлтгэлтэй байгаад дээшээ хүч үзээр л гэж хэлээ да. За.
За баярлалаа. За баярлалаа. Тэгээ манай Tokyo Mobile-аас хамтарч ажиллаж байгаа Tokyo Mobile-аас танд гарын бэлэг өгж байгаа. Та сууж байгаа даваарах. Дуртай зүйлтэй тууштай явж байгаа хоёр мөргөө. За баярлалаа. 55 та лимит дататай зуун болж байгаа шүү. За баярлалаа. За. Харин яг одоо би та бүхэнд раунд 1-ийн дүрмийг танилцуулъя. Эхний раунд дээр нийт 16 тоглолт явагдах бөгөөд тоглолт тус бүрд 10 оноонд уралдах юм. Тэгэхээр дундын зэн давталгаа 1 оноо, 3 онооны шилжилт 2 оноо. Мөн дээрэс нь эхний 5 алдаа бүрт та зөвхөн дахин бөмбөгөө чеклэх хэрэгтэй. Ямар нэгэн free throw, ямар нэгэн өөр нэмэлт экстра оноо авах боломжгүй. Харин end one хийсэн тохиолдолд та нэмэлт нэгэ шидэн айсер багийн хүн чинь чеклэх эрхийг авах юм. Тэгэхээр ямар нэгэн давталгааны 24 секунд 12 секунд гэдэг зүйл байхгүйгээр жинхэнэ өөрийн ур чадвараа харуулах боломжийг бас энэ дүрмээр тусч өгсөн байгаа. Мөн дээрс нь тоглогчид тоглолтын үеэр зөвхөн нэг удаа л тайм аут авах эрхтэй. Энэ бол гэхдээ зөвхөн эхний раунд дээр үргэлжлэх дүрм шүү. Харин талбай дээр бол хоёр тамирчдын хоорондын харилцан trash talk-ыг бол бид бүгдийг 100% хүлээн зөвшөөрнө. Харин тамирч маань бие биендээ ямар нэгэн байдлаар бие махбодын хохирол учруулсан тохиолдолд манай тэмцээнээс шууд хасагдах юм. BK101 лигтэй маань Tokyo Mobile хамтран ажиллаж байна. Залуусын нэгдэгцэг Tokyo Mobile. Тэгэхээр Tokyo Mobile нэгдэн гэдэг нь зүгээр нэг оператор сонгох биш, залуусын community-д нэгдэж хамтдаа хөгжлийг хийлнэ. Залуусын дата хэрэгчлөөг мэдэрч илүү сонирхолтой лайфстайлыг бий болгодог. Хэрхэн Tokyo Mobile нэгдэх вэ гэхээр та бүхэн Tokyo app-ийн mobile store-ын дугаар авах дээр дараа нь 55-аар ихсэн номероо сонгон дурын дата бацаа идэвхжүүлэн нэгдэх боломжтой. Тэгэхээр data box бүрт M-Music, M-Book 1 сарын ирэх, Power Bank 2 цагийн ирэх, U-Point 3-ын бэлгүүд дагалддаг. Tokyo Mobile залуусын нэгдэгцэг. Талбай дээр 25 настай 185 см өндөртэй Shadow Jumps. Түүнийг амлан авч тамлан зовоо гэж хэлсэн 23 настай 190 см өндөртэй Mr. Fly. За Fly бүгд гаргасан байна. 쇼시즌 바이올리신 가지고 샤르 잠스톤 진짜 이게 언어가 샤르 잠스 없다. Warren Pick, Shadow Jumps, Corona. After that.
Ахиа 2 оны шилжүүлсэн. Мистер Фай өнгийг авсан. Фай. Зя. Хамгаалалт амжилттай болсон учраас шавж өнгийг авсан. Шууд хоёроо авсан боловч яасан. Тэгээд тай помшилсан тай хамаагүй байхгүй. Цагаргаач авахгүй шүү. Зүүжигээс помшилсан онстай шилт. Асго. Хай ёо. Орсон ирэх үеэжна. Гахтай авсан боловч болсон бай. Sharp jumps. Step back. Five. За дөрөв хой. Ахаа. Очевидно, дон шийддэг. Гоймсон шийддэг та. Токсик шийддэг. Ахаа зүгтэрээс. Юу н уучгаан гэвчтэй сая. Юу тэтгэлжтэй. Sharp jumps. Хонхор бакхын дөрөв. Яа. Өөрөө хэлэн идэх хөөх. Mr. Fai. Ахаа зүгтээ шийддэг. Хоёр үтерээс. Хоёр тоогч юм аа. Стамина дундаж гинөө. Жижигхэн бай. Бай, ахаа шийдсэн. Шийдэл хоёр авчаад авал. Jumps, all over to the sharp jumps. Mr. Fly, хуяалтай хоёр. Michael Jackson. Maybe. Time out. Mr. Fly. За time out. Time out. Саяны 4% тэгвэл ийм байгаа шүү guys. Хэрвээ end one хийвэл дахин нэг өөрөө free throw шүтээд эсрэг хамгаалчихсан хүн нь бөмбөгийг чеклэн шүү. Ийм 4 байгаа шүү. Окей. За эрхэм паналистуудаа тоглолт хэр халуухан байна? Тоглолт бодсноос энэ маш халуухан байна. Би бол энийг ерөөсөө боксing ринг гэж хараад байна. Саксны боксing ринг.
За тэгээд Fly Jumps хоёрын хувьд За хэн нэг хөл дээрээс. циркус шоу. За Джамс бум шийдсэн. За. Jumps бум шийдсэн. Алтаа. Шаруу хувь алдааныг. Шаруугийн хувь алдааныг. Шаруу Jumps. Шаруу Jumps. Mr. Fly. За юу гэдэг шиг зүйлийг хийсэн боломжгүй орсонгүй. Шаруу Jumps тоглоо. Хоёроо орсон. Драхташи гахтоо. Нэнтау. Арайг тоглоо. Хоёроо давхад хоцсон. Андуурсдаа гэж хэлсэн. Дандаа дээрлэх үлдэх байсан нэг хожигд яхав. Гинэ. Ханыг дээрлэж байгаа шүү дээ. Окей. Шаруу Jumps. Таван орсон. Хайхтай үли өдлөө. Зя зураг ороод байна. За тэгэхээр энэ зураг маань ерөөсөө ганцхан зураг ялагч түлдэх байгаа бүтнээрээ. Бус нь бүгдээрээ урагдаад Яг үнэ. За тэгэхээр зургатайгаа үлдсэн бол 20 сая төгрөгтэй цомтой үлдэн гэсэн үг байгаа. За сайн уу Mr. Fly. За сайн мэдсэн үү? Энэ өдрийн дүүргээ тоглож гарч ирлээ. За ингээд дээрлэх гэж хэлээ тоглоод ингээд хожигдчихлоо. Ингээд хожигдсан мэдрэмж, ялагдсны дараах мэдрэмж ямар байна? Дээрлэх гэж хэлсэн болохоор бид тэр ууч нэг сургууль нэг багт хамт толдог гэсэн. Тэгээ би дандаа дээрлэхдэг гэсэн. Яг тэгтээ хөв хүн талаараа биш. Яг сагсан бөмбөгийн хувьд би дандаа илүү өрхдөг байсан. Хүү ямар авир вэ? Юу бодлоо яриад байгаа юм бэ энэрлээ? Нүдээ ханихгүй бодлоо ярих юм аа. Тэгээд хин дэрлэгтэй байсан юм сая үдсэн бэлгүй дээ. Тэгээд бас адилхан хөөвөн талаар биш сагсаараа. Тэгээд яг сая басныхаа үжинд жоохон дутуу үнэлэл очигдчихлаа. Тийм дутуу үнэлсэн баха, дутуу үнэлэл ахыгаа амлсан бах. Үгүй шүү дээ. Болоогүй шүү дээ. Өрсөлдөгчдөө ингээд потенциалынхаа 100%-ийг гаргаагүй бах дээрлэх гэж хэлсэн учраас за тэгээд потенциалынхаа яг хэдэн хувийг гаргах юу өрсөлдөгчдөө. Яг өөрийнхөө 100-аас ивэл 30-40 л гарлаа. Хайцсан би тэр 60-70% чи хаана байгаа юм бэ? Би тэр чи гаргуулаагүй биш шүү дээ. Чи яагаад нууц юм бэ тэгээд. Яг бэлтгэл дутуу байсныг бас хитрхээ басаж дутуу өрсөлдөгчөө дутуу унсныг л л та. Ямар амир юм бэ? Дутуу үнэлэлчээ алтчихваа. Дутуу үнэлүүлсэн байна. Тэгээд ер нь тэрнийхээ үр дүн жоохон ажиглал хамслаа. Тэмээний шийдэл жоохон сонго. Өрсөлдөлтөө хандаж нэг үг хэлвэл ямар үг байх вэ? Сайн тоглолт миний нэг сургуулийн баг яах байсан. Тэгээд цаашаа шийдэл амжилт гаргаараа. Оюутны лигт байснаас илүү сайжирсан биш үү? За баярлалаа. Хүү юм чинь сайжирд юм байгаа зү. Цаашдаа өөрөө яг юу ийн гэж бодож байна? Одоо би цаашдаа жоохон цагсан мөнгөөсөө тэр тусралгаа авъя гэж бодож байгаа. Тэгээд одоо нэг миний гэр бүл маань байгаа болохоор одоо ингээд миний хүүхдүүрүүнд гараадсан болохоор хүүхдийн талаар гэр бүлийн талаар яа гэж бодож байгаа. За амжилт. За одоо манай Токиогоо гарын бэлэг өгж байгаа. Уртаа зөвлөм мундаг хийдэг мундаг шүү, тууштай хийдэг мундаг шүү гэж Tokyo Mobile-ийн 55 хэлсэн. Unlimited dataтай гарын бэлэг. За баярлалаа. Тэгээд хамтран ажилласан юунд итгэсэн Tokyo Mobile-тай багш баярлалаа. Цаашдаа ажил өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё гэж хэлээ та.
Powerfin брендийн хамгийн алдартай өвдөгч болох Genetrend өдгөө 45 дахь жилдээ үйлдвэрлэгдэж байгаа бөгөөд хамгийн олон сая борлуулагдсан. Мөн дээрс нь хэрэглэгчдэд хамгийн их таашаагдсан бүтээгдэхүүн юм. Powerfin брендийн хамгаалтын хэрэгслүүд нь дээд зэрэглэлийн утсаар 3D буюу биеийн хэлбэрээр хөс гадагшлуулах технологиор сүлжиж нэгтгэгдвэл бид маш эвтэйхэн хөлөргөж гулгахгүй. Хэдэн жил өмсөн хэлбэрээ огт алддаггүй гэдгээрээ алдартай юм. Харин одоо та бүхэн энд гарч байгаа Instagram хаяг болон доор гарч байгаа утсаар холбогдсон өөрийнхөө сонирхсан бүтээгдэхүүний мэдээллийг авах боломжтой. Тэгэхээр BK101 League-тэй маань хамтран ажилласан Powerfin Mongolia. Наг Алтан Шагаа гэдэг 18 настай хамгийн залуу тамирчин байна. Оролцогч. Тэгээ өндөр үнэтэй тоглохоор скиллэрээ яг шидэл дээр авч явъя гэж бодож байгаа. Бас муу скиллтэй ч яг нь боломжийн юм шүү. Бас бити басараа. Гэрэгэндээ зарцуулаад сургуулийнхаа төлбөрт нэмэлттэй. Түүний өндөр 180 см 18 настай Шайжи. Би өндөр 194 см 20 настай Буги. Энэ байж таны таамаг юу вэ? За би энэ бүрдэгт юмшиж юм. Бизонос тоолтой тэгээд би өндөр амар дайрч байрдаг амар сайн хөтл. За нэрийн бэгнээсээ. Мэдээ крийн үуч харагдаж байна. Гэхдээ хурдан юм доо шагаар дээр. Хурдан. Харагдаж байна. Гэхдээ хурдан юм доо шагаар дээр. Хурдан. Шийт гэдэг. Хурдан юм хурдан. Let's go! Хамгаалцсан. Ямар хөнгөн байна. Шидий гэж юм байна да. Шидчих. Тийм байх. Тэрийг давуу хийчих байх. Яавал ч гэдэг 5 шидий гэсэн. За гүн байш. За 4-0. 4-0. Шайжи. Сэнэшэ хатаг надад өгөхгүй шүү. Жинхэнэ ирчүүд спорт те. Яа. Ямар хурдан шиддэг юм. Тэгтээ дөрөв нэг одоо нэг хийхэд лавертад ороод байна шүү дээ. 3 онооч бас Одоо яг яаж байгаа. тоглооч юу.
тоглож байна. Дандаа нэг хийг нэг тоглож байгаа болохоор бас би нэгэ бас яадаг гэдгүү мэдчихлээ. 7-1 Шайки капкаста. Тэгтэмэнэ. өндөр ашиглалтай тий. Тайс хурва. Тайм шогаар. Нэмж хэлдэг дараа. Тайм. Тайм шайд. Окей. Монголын шингэн үндэсний ууган үйлдвэр 10 үндэс компани UB Hair 4.8% алхах колтой зөөлөн амттай премиум лагер шар ариг бид бүхэндээ хамтран ажиллаж байна. Чанар амтыг эрхэмлэгч хэрэглэгчдэд зориулсан энэхүү шар ариг нь 0.5 литр, 1 литр, мөн 2.4 литр гэсэн савлгаатаагаар худалдаалагдж байна. Спортыг дэмжигч UB брэнд. You can be a hero. Паналистууд гал асч байна. Тэ ороод ирлээ шүү дээ 9-7 тий. Тэ энэ чи 7-1 байсан уу? 7-1-ээс 9-7. Ер нь хоёр шидэлтийн нөхцөл. Ер нь шидэлт өгвөл буруудаад байна да тий. Хин нь ерөнхийдөө ямар ч зай өгч болохгүй юм байна. Хин зай өгч болохгүй гэсэн байна. Болсаггүй. Шайчи. Галзуу хөдөлгөөнүүд. Баярлаа. Өрсөлдөгчийн талаар. Гүрэгдэж гин. Яа! Түнэ хамгаалт. Суудаг нү. Юу ч юм бэ. Бүр нэмээд болчихж байгаа тийм. Бүги. Хэлэх малгай. Сая хэлсэн зүйлсэд нь хариу байхгүй. Байхгүй. Хүүхдүүд тэгжлээ. Тэг дээр үгөөсөө таарах хэлээд. Ахаа таарна гэж хэллээ. Окей. За сайн уу бүги. Сайн. За дэжгүй юу? Дэжгүй. За тоглолт бол өөрөөсөө өндөр нас зөрүүтэй тоглогчтой тоглолоо тийм ээ. Энэ дээр нас ойролцоо. Надаас 2 дөө. 2 дөө. Аха. Ер нь aim league дээр ер нь хэд хэд тааш тоглоожсэн. Ер нь хожигдчихсэн дөө ихвчлээ яг багийн зөрүү мөрөө яг насны ч зөрүү гарчсан. Тэгэл ихвчлээ хожигдчихсэн та. Өндөрийн зөрүүтэй тэгээд тоглогчтой тоглолоо ямар бэ? Айгу хордон болоод өнгөрчлөө л дөө. Тэг би чи айгу
одож халдаг юм болохоор жоо хэцүүлэл. Нэг мэгдүгээр үе дээр гүйж халж малж байгаа л. Тэгээ 2 3 дугаар үеэс гайг бол ирдэг болохоор. Ер нь шууд тийм нэгсэр нэг хүчтэй тоглолтод шууд бэлэмшээлээ гэж бодож байна. Энэ өдөр ер нь гоё шидэлттэй гоё чөлөөтэй гоё тоглосон дөө маш тайван сэтгэл зүйч гоё шээ. Энэ одоо тоглолтын турш өөрсдөө чигараас сул тал тактикийн алдаа гэж байгаа юу? Байгуул яг ямар алдаанууд гаргачих вэ? Их шидүүлчлээ тэгээд эртхэн алж идэг л гэж бодчихлаа. Өөний ингээ хөлсөө гаргаад байжсэн бол юм болохгүйс байгаа. Хэрвээ алсан бол гэж яг одоо юу яриад юм бол тэгээд 20 саяын тэмцээн нэг эсрэг тэмцээн ер нь гоё тэмцээнд орж иж өөрийнхөө ухамсараар болоод яг халаалт малт хийх хэрэгтэй байхгүй. Тэгээд боломжтойгоо өөрөө тэгээд хожих юм дээр хожигдсон өөрөө тэгээд хожигчоо тэгээд дараа нь өөр ингээд олон юм ярих нь ус юм л. Одоо шалтгаал юм уу да нэг бодлоор. Өрсөлдөгч нь бол нэлээд онооны зөрүүтэй явж байгаад оноогоо ойртуулад тэгмүүтээ ингээд өөртөө яг ямар мэдрэмж төрсөн одоо 2 3 удаа 3-ын зарим шидээд оруулаад оноо бол нэлээд ойрхон болсон байсан. Би барьсан нөх. Харин тийм ямар байсан харин нөгөө бариад ингээд яж хаад өөртөө чинь ингээд ямар бодол төрөө. Яг тэгээд 7-1 болцоос 9-1 болоод тэгээд нэг 2-3-аас игээд нэг давталж байгаа. Тэгээд дахиад давталсан чинь алдаатай давталсан л доо. Тэгсэн чинь торгуур шидээд нөгөө нь бөмбөг авах оролцсон. Тэрэн дээр л жоохон сонирхол. Ер нь хийдэд бас ер нь хожигдсон үстэй ер нь за одоо нэг тулаад яг энэ хариугаа авъя гэж бодсон. Хэрвээ би ингээд бөмбөгтэйгээ би өгөн тоглоо алдаагүй шүү. Тэгэхээр би бөмбөгтэйгээ явж аваад дуусгаж болох гэсэн. Энд дөө алдсан чинь нөгөө нь бөмбөг авсан. Тэгээ ер нь ер нь иймэрхүү ер нь тэмцээн нэг ер нь би тоглох дурггүй тэгээд за өөрийгөө ер нь сориад гоё иймэрхүү тэмцээнд орж үзье гэсэн чи яг гоё өндөрөнтэй тараад өөрийгөө сорих боломж гарч ирсэн. Өрсөлдөгчийн хувьд бас яг хэдэн үеийн потенциалаа гаргаж чадав? 30 40 ч юм. 30 40. 100% гаргасан гэж хэлэх юм баг гэж бодсон чи яа. Шгөө нэг 30 40-г багасгачлаа шүү. Гоо галт чи юу ч юм байна гэх. Йоо. Тэг бүргдэн өөрөө жоохон тэмцээний өмнөх өдөр ер нь олон юм яар сонсогдоод. Адилхан гоё тоглож байна. Бас муугаал чи бүргдээч гин үг бүргдээч гин. Өрсөлдөгчтэй хандаж хэлэх үг байна уу? Тэгэл амжилтанд оролцоорой төрүүлээрэй л гэж. Спонсор байгууллагын зүгээс танд одоо ингээ бэлэг гардуулж өгч байгаа. Тэцэлхий поштой жам мундаг шүүгээ Покемон Go-ийн хэмжээтэй дата дугаар байна. За баярлалаа. BK111 лигтэй Минт спорт клуб хамтран ажиллаж байна. Тэгэхээр Минт спорт клубын хувьд яригдах хэд хэдэн давуу тал байна. Нэгдүгээр стандарт шалыг онцлох хэрэгтэй. Минт спорт клубын хувьд яг цэвэр агч модон шалтай учраас илүү тав тухтай бөгөөд аюулгүй тоглох боломжийг бүрдүүлж байгаа юм. Хоёрдугаарт тамирчдын байр. Тэгэхээр Минт спорт клубын хувьд болохоор орон нутаг болон өөрөө тос ирсэн тамирчдыг нэг дор байрлуулан бэлтгэл хийх боломжийг хангадгаараа онцлогтой юм. Гуравдугаарт бэлтгэлийн дараах амралт болон тохилог үйлчлэгээ. Цэвэрхэн тохилог хувцал хөрөөтэй бөгөөд та бүхэн бэлтгэлийн дараа таны альжаалыг тайлах шүшүүр болон саунтай. Хаягийн хувьд гэвэл хан уул дүүрэг 23 дороор яармаг нүхтийн эц эсвэл та бүхэн зүгээр л Google Map дээр Минт спорт клуб гээд очих боломжтой. Харин та бүхэн мэдээлэл авах хүсвэл энд Минт спорт клубын Инстаграмуудыг гаргачих, харин заал захиалгах хүсвэл заал цэгмэл рүү ороод Минт спортыг сонгон та бүхэн үргэлжлүүлэх боломжтой. Тэгэхээр BK111-тэй хамтран ажилласан Минт спорт клуб. Биеийн өндөр 190 см, нас 26, Smooth G. Түүнийг амлан авсан хүн бол биеийн өндөр мөн 190 см, 19 настай Mr. T.
Чангалын мөнгөөр явж сурна гэж байгаа гадагшаа. Би бусад амжилттай бодвол энэ хамаагүй хурдан бас тэгээ залуухан шийдэлт илүү сайтай байгаа. Сэтгэлийн дэхэд байгаарэ. Ожигдсан ч гэсэн саксофонтой яриа гэж л. Цэ бүгд авсан. Самбартай юутай идэ марк үзэж байна. Смути. Өнөө өөр нь хоёр мач. Тэг намайг зураг гарахгүй хаа. Кайгийн Монгол дахь төлөөлөх шиг юм байна. Цэгийн амхан авсан учраас яг шахах. Хавнаа цэ. Цэ өөр дахиж явуулж байна. Ай. За барьсан. Коби боломжтой. чиний удирдлагын зэгийг дэмжиж байна уу? Чиний удирдлагыг гав ганцаараа шилдэг хийхгүй шүү дээ. Гар харахгүй юм шүү.
ойртогч буруу да. Ойртогч буруу да. Зэ. Би байна шүү дээ. Ямар би байна шүү дээ. Смут. Зүг бүс. Долооны. Бисаа гарч өгч штэ. Ингэж ойртогч буруу да. Ондаг маа. Одоо мчоо. Зя. Агорова. Зэ чиас бисчина. Гамбронг. Что такое? Паром, джун, арбе. Нэг юм хийлээ дээ юм. Хоёр алхмын зайтай зогсож шидүүлж байгаа шүү. Цэг ураагатай нэг бийг шүү. Цаарабсэн. Яа уу окей. Иймэрхүү давталгааг одоо манайханд бол чихэр шиг давталгаа алдлаа л гэж ярьд юм да. Ачаа. Мэдэртэй. Оо. Яа! Смутима. Найдаа. Зэ чи тоосон байх шүү. Хавч. Smooth time авсан. Хандида. Та ивент зохион байгуулагч байгаа бол бүх ажлаа тус тусад нь хийх шаардлагагүй. Голбол ивент нь арга хэмжээний төлөвлөлтөө өсгөлээ, тайлз, дэлгэц, гэрэлтүүлэг, дуу, орчны тогтчил, бүүт гэдэг ивенттэй холбоотой бүх хүчлийг нэг доор хийдэг. Голбол ивент нь нийт 15 гаруй жилийн туршлагатай бөгөөд 3 гаруй мянган ивент зохион байгуулсан туршлагын компани. Тэгэхээр та бүхэн ямар нэгэн ивент хийх хэрэгтэй бол голбол ивентэд хандаарай. Оруулж ирэхгүй бол наа чи бүр унтарлаа штэ чам. Чи шоу 1.5 андер орчод штэ би. Оо. Чи дэрийг хэлсэн маань ойл дээр нь очиж штэ. 2 шийдүүлчих юм. Одоо доосоо. Манайс над дээр гээд 1.5 андер ингээд орцсон битээвцэн байсан юм лээ. Тэрийг мэдэхгүй би аваачаад амар ядарсан байсан болохоор тэгээд бас жоох хэцүү байсан. Smoothie as type olsan, smoothie. Smooth. Uşu hangi smoothie? Uşu hangi smooth? Sen o hangi şu?
шүү дээ. За чиний багж. Оновай пиццер хэлээ 8-7. Шитгэсэн. Юус. Смут. Гэртээ ярих цаг чинь болж байгаа юм шүү. Гэртээ ярих цаг чинь болж байгаа юм шүү. Гэртээ ярих цаг чинь болж байгаа юм шүү. Хайштай. Юуснэ. Яг үсээ зогсоод байна манайхаа. Тэнд хүн юм ингээд яриадах чи үсээ зогсоод тах уу? Тойлоо шүү дээ. Окей, чам нот. Merci, oldu şu an. Игэр тоглогчид хоорондоо талцаад эхэлцээрээ ингээд секундын комментараа наснаас өвөө яриач. Яг тийм байх юм бас. Амнаас цаад. Натурга. Чи залж байгаа уушаад ярьж байгаа чи шааж байгаа. Жим шааж байгаа. Амнаас цаад. Тад шидүүл хагаад залхах юм хараа. Тэ бидний яваач та өөрөө бааш яаж байгаа. Нөгөөсний Сухий хэсэг ахташүндэ. Come on. Сэтгэхгүй шүү дээ. За. Штэр. Улсын авраг 40 минут тоглоод ирсэн үнтэй сайн үзлээ шүү чивээс. Үйлэх юм бэ.
Хариу хэлэхүүг байна уу? Хариу хэлэхүүг байна уу? Чаддсан бол төрүүлч хэрэглэж хэлье да. Чаав бариад авах юм аа найз зөндөө. Бариулчих үү дээ. Окей. Энэ бол нэг нь хожигддаг. Яалтчгүй зүйл. Ер нь анх удаа л яг өөрийнхөө зургийг ингэж урж үзэж байна. Бас жаахан хизээч мартагдгааргүй мэдрэмж байсан болов. Хүн хизээч өөрийнхөө зургийг урахгүй байх. Тэгэхээр надад нэлээд мартагдгааргүй л мэдрэмж болсон да. Сайн үс мэти. Яа, нилээн гал гарсан ширүүн өрсөлдөө гарлаа тийм ээ. Тэглээ. Нилээн хөлөрсөн харагдчихэ. За, цэгийн үдээс тоглох ямар хөө мэдрэмж вэ? Тэгээд ер нь жоох хөөхт юм шиг байна. Тэгээд бас нэлээд хөдөлгөөн төлөх хөөхт юм байна. Сүүл рүү. Сул шидүүлээдсэн алгаар ялч унжах шиг байна. Цэ бол нилээн траш токод хаялаа тийм ээ. Танд ямар мэдрэмж төрөө? Өө ах. Тэгээд гоё байна. Залуу хөөхт. Гоё өөртөө ихтэй гоё шүү дээ. Тэгээ 9 дээр яг ингээ удаан ярьж явах танд ямар мэдрэмж төрөв те? Тэр ингээ доглоос сандрал юу вэ? Ер нь тиймэрхүү байдал нэлээд орж исэн болохоор бас харьцан гайгүй байлаа. Цэ таныг бэхэлсэн гэх юун дээр амлаад авахд танд яв гэдгийг сонсоо та ямар мэдрэмжтэй вэ? Тэгэхээр нэг наад нэг 3-5 барилдах ч юм шиг санагдсан да. Нэг ингэж амлуулж барьж ингэж яг би чамтай тоглоод ингээ нэг эсрэг тоглоё гэдэг. Тэгжсэн юм байхгүй болохоор хүнээр амлуулсан гэж тиймэрхүү л мэдрэмж төрчихсэн. Цэтэй ингээ тоглож байхад таны сул тал юу байв ярд одоо ингээ тактикийн хувьд алдаа юу байсан бэ? Алдаа гэдэг нэг юм байсангүй ер нь л гол асуудал нь жоохон ядралттай л. Тэгээд яг үд сансан шиг хамгаалж бас чадсангүй. Цэгийн өдөөс ингээ тоглож байхад таны тийм ээ одоо хэдэн хувийн юу гаргасан бэ? Одоо хүчин чармаалт гаргав ингээ 100-аас өнрүүл 100-аас нэг 60 мар ч юм уу. Одоо тэгээд цаашдаа тоглолтууд бэрхшээлгийн төлхөө гоё тоглоорой л гэж хэлье да. Бол хүнд асуудал чинь бэрхшээлийн төлөв учраас хожигдох нэг чухал шүү дээ. Гол нь бэртэхгүй байгаарай л гэж хэлье. За манай өнөөдөр хамдарч ажиллаж байгаа Tokyo Mobile-ийн зүгээс танд гарын бэлэг өгж байгаа шүү. За. Баштай яг Tokyo Mobile-ийн дататай 50 дугаар өгч байгаа шүү. За баярлалаа. За цаашдын тэмцээн оролдоонд амжилт хүсье. За баярлалаа. За. За ингээд ихний дөрвөн тоглолт та бүхэн таалагдсан байх гэдэг би 100%, 1000% итгэлтэй байна. Харин дараагийн дугаарт хин хинтэйгээ таарах бол хин хэнийгээ ялж дараагийн шатанд шалрах бол бүгдээрээ дараа 7 өнөрт харцгаая. BK Red Bull 1v1 League.